Би Серпил цулбархаар гишүүнийг ерөнхийдөө огцруулах үндслүүдээ одоо хуулийн хүрээнд нь тодорхой хэмжиж байгаа нь тайлбарлая гэж бодож байна. Ер нь бол Казак улсын хурлын гишүүдийг Монголын төр болон Монголын одоо юу гэдэг нь улсын хурлын энэ гишүүд буюу төрийн албанаас ер нь холдуулъя гэсэн санал хүсэлтэд би одоо илэрхийлж байгаа юм байна. Энэ ямар учир шалтгаанаас улмаас юм гэхэл маш тодорхой. Энэ хүн Сархи Зулбгар гэмэх гишүүний одоо энэ постноос нь зүгээр жишээ аваад ярьчээ. Энэ бол яг өөрийнх нь хаяг байгаа юм шүү. Яг жинхэнэ өөрийнх нь хаяг. За ингээд баахан олон хүмүүс ингээд лайк дарсан байна. За тэгээ би энийг нь одоо юу чи өөрийгөө би зөвхөн жижигсгэжээ. За тэгээ энэ дээр ингээд 39 хүн гэмэт нэг иймэрхүү ингээд нэг 8 хүн за энэ ч нэг ингээд нэг иймэрхүү хүмүүс. За энэ бол ерөнхийдөө Сархи Зулбгар гэмэх энэ хүү гишүүн яг өөрийнх нь үндсэн хаяг байгаа юм шүү энэ. Ингээд баттаа ингэж харуулахын тулд би албаар эднэрийг ингэж харуулдаг байгаа юм шүү. За тэгээд би одоо яг энэ постн дээрээс нь би хараад зүгээр би наацхан би нүг урд нь мэддэгчгүй байсан. Одоо сая л мэдчихэж байгаа. Ер нь бол одоо нэг хэдэн өдрийн өмнөөс л мэдлээ шүү дээ. Ерөнхийдөө бол монголчууд нийтээр Казак улсын хурлын гишүүн байдаг юм байна гэдгийг. За тэг хүн эх орноо үндэс хусаагаа сонгож төрдөггүй гэж байна. За тэгэхээр би нэг юм асууя. Казакуудаа та нар Монгол хүмүүс юм уу? Казахстаны иргэд юм, Монголын иргэд юм уу? Казахстан улсын иргэд юм уу? Энийгээ нэг тодорхой болгох хэрэгтэй. Монгол улс дагаар орж ирсэн бол Монгол улсын төлөө зүтгэн гэж Монгол улсад дагаар орсон бол Монгол улсын төлөө яагаад зүтгэхгүй байгаа юм бэ? Яагаад эсрэг өөр Казахстан хэмээх улсын төлөө зүтгээд байгаа юм бэ гэж би нэг асуумаар байна. Нэгт яагаад Казахстан улсын тугийг намируулад яваад байгаа юм бэ? Яагаад баян үлгээ аймгийг одоо соёлын зөвхөсөн Казак иргэд тусгаар улс болгоно гэдэг юм гэмт хэрэг үлдээж явж байгаа юм бэ? За тэгээд энийг би ингэж хүнийг үндэс ухсаа соёлын зөвх ялгаартай байдлаар нь ялгуурлан гадуур гутаанд орчлох заяр эрхийг нь үгүйсгээр хүнд шоглогдоогүй гэж тийм. За Казакуудыг монголчууд бид нэг ч ялгуурлан гадуурхаж элдв янзаар авчаагүй. Казакууд өөрснөө шашныхаа тэр давуу байдлыг ашиглан монголчуудыг доромжилж гутаанд оромжлох ярианууд энд тийж явагдаж эхэлсэн. Тэрэнд нь биний өмнөх бичлэгүүдийг үзсэн бол та нар мэдж байгаа баг. За тэгээд дахиад би нэг юм хэлж байгаа. Цөөхөн хэдэн Монгол биеийн үнэлэгчийн эмэгтэйчүүдээр далимдуулан Монголын нийт эмэгтэйчүүдийг янхан түлгээр биеийн үнэлэгч болгон гутаанд оромжлох үйлдэлийг Казакууд хийсэн. Казак иргэд хийсэн. Монголчууд хийгээгүй. За тэгтэл бүр юмыг яг эсрэгээр нь харагдуулж Казакууд монголчуудыг доромжлоод байхад тийм үү? Монголчууд доромжилж байгаа юм шиг харагдуулж юмыг бүдлэн хутгаж тийм үү? Бүр ингээд үйлдэхүүгээрээ монголчуудыг бүр яг өөрснийхөө үйлдэлийг монголчууд хийсэн мэт ингэж гүтгэж монголчуудыг харуулсан ийм үйлдэл чинь. Энэ бол би юу гэж харж байгаа юм гэхээр Монголын төрийн төлөө зүтгэн гэж тангарах өргөжээж улсын хурлын гишүүн болтгоо Монголын төрд. Та нар өөрөө Казахстан улсад тийм үү гишүүн улсын хурлын гишүүн болоод Казахстан улсын төлөө зүтгэнэ гэж тангараг өргөд Казахстан улсад очиод төрийн гишүүн болсон бол тийм үү болчоод Казахстанд ч н очиод монгол хүмүүс та нар ингэ доромжилж исэн бол та нарт наадхаа ярих нь зөв. Гэтэл энэ тийм бүрхэл бүтэн бүр ингэ монгол улсад ч тийм ингэ төрийн гишүүн болчоод монголчууд ингэ үйлдэлгүй болон эсвүүлтгүйгээр гутаанд доромжилж байгаа хүмүүс нь та нар юм аа. Тэгэхээр иймэрхүү хүмүүсийг улсын хурлын гишүүд болж бэж болохгүй. Ер нь бол төрийн бүр юунд ч байлгаж болохгүй. Казакууд бүр одоо юу гэдгийг ингээд тэнцэн очингууд нөгөө Бабка баярсахан өөрөө хэлж л штэ. Цус цэвэр нэр цэвэр ертөс ингээд очингууд төрн одоо ингээд тэр чигээрээ одоо Казакууд очингууд тэр чигээрээ одоо төрийн туул явуулд гэж штэ. Казакууд Казахстан улсын төрийн туул явуулд гэж штэ. Энэ байх одоо эрх зүйн ямар ч үндэс байхгүй. Энэ бол хуулиараа бол хориотой. Тэгээд Казак одоо Баян Үлгийн аймгийг тусгаар улс болно гэдээ ярьж байгаа. Энэ бол асар том гэмт хэрэг. Казахстан улсын тугийг явуулж байгаа ч өөрөө биш. Тугийг байрлуулад машин дээрээ өлгөөд Казахстан улсын тугийг машин дээр өлгөөд Казахстан улсын төрийн туулдыг явуулж байгаа. Энэ бүхэн гэмт хэрэг.
Та нар энийг зогсоохгүй байна гэдэг бол энэ бол эсвэлтгүй. Үйлдэлгүйгээр та нар яаж байгаа гэхээр монголчуудыг доромжиж байгаа казакууд болохоос монголчууд доромжлоогүй байж тал. Та нар дараад нь яаж байгаа гэхээр монголчууд доромжсон мэт иймэрхүү юм яаж одоо юмыг эсрэгээр нь харуулж бүрэн гэж одоо юу гэдгийг ингээд босын үйл явдлыг гуйлж одоо монголчуудыг харлуулах юм үйл ажиллагаа явуулж байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ бол Монголын төрийн төлөө огт зүтгээгүй юу гэж харагдаж байгаа юм болохоор эдгээр Казахстан их өөр 3 дахь улсын төлөө зүтгэж гин гэж харагдаж байна. Энэ бол яг л тэгж л харагдаж байгаа үйлдэл. Тэгэхээр эсвэлтгүй болон үйлдэлгүйгээр монголчуудыг хорлож байгаа эдгээр Казах улсын хурлын гишүүд болон төрийн албанд байгаа хүмүүсийг огт бүгдийг нь холдуулъя гэсэн төрийн албанаас зайлуулъя. Монголын төрөө цэвэрлэе гэсэн хүсэлтэй байна. Тэгээд энийг та бүхэн хүрээд өгөөч. Хамгийн гол нь монгол эмэгтэйчүүдийг би одоо чинь Казак нэг нэртэй нэг тийм нэг эмэгтэй байлаа. Одоо нэг шалтан үүсгэн биеийн зураг ингээд энэ яваад шиг үсэн нэг ямар тач монгол нэртэй биш монголоор ярьдаг бах. Нэг тийм эмэгтэй байлаа. Нэг тиймэрхүү эмэгтэйг би одоо гаргаж ирэнгутаа одоо юу гэдгийг Казак эмэгтэйчүүд нийтээр биеийн үлдгэжтэй гэдэг ингээд доромжлоод исэн бол за та нар одоо юу гэдгийг бас монголчууд үнэхээр доромжиж чинь гэж ойлгосон байна. Гэтэл үгүй шүү дээ. Казакуудаа та нар доромжилж ирсэн шүү дээ. Монгол эмэгтэйчүүдийг бид нар одоо Казахстан улсын бас нэг тийм нэг иргэн бас нэг эмэгтэй хүмүүс бас ингээд интернетд одоо ингээд биеийн үлд эмэгтэйчүүд нь хүсвэл тэдний чинь ингээд нийтээр ингээд гаргаж ирж байгаа та бүхний ингээд доромжлоод иж болно. Гэхдээ бид нар тэгж доромжлоогүй байхгүй. Та нар Казакуудаа элдв янзаар доромжилсан боход эмүүндээ хуулийн хариуцлага та нар өөрсдөө хөвлөөгээд нийтээр огцрох хэрэгтэй. Монголын төлөө биш та нар Монголын эсрэг ажиллаж байгаа болохоор та нар огцрох хэрэгтэй гэж би бодож байна. Эдгээр хүмүүсийг хуулийн нүгүрэнд эдгээр хүмүүсийг огцруулах саналтай байна. Та бүхэнд дэмжиж өгөөч. Өнөөдөр 2026 оны 8 сарын 20 болж байна. За эдгээр хүмүүсийг би огцруулъя гэсэн саналтай. Тэгээ хүсвэл би Казак тийм одоо юу гэдгийг хэрвээ энэ бүгдийг зогсоохгүй байх юм бол буцаагаад мэдээж хэрэг хариу үг бол тодорхой Монгол хэрэгэд буцаагаад Казак тийм биеийн үнэлэгчдийн чалтан нүцгэн зургуудыг олон нийтэд ил тавьж болно. Казахстан улсын ч гэсэн тийм олон нийтэд ил тавьж болно. Гэхдээ та нар гол нь тийм үү Казахстан Монгол хоёрын хооронд ясаях юм үйлдэлээ зогсоо Казакуудаа. Та нар Шинжаан, Уугар гэх мэт олон газруудаас ирэлцэж орж ирсэн юм байл л шүү дээ. Тэгээд Оросуудын цус ч гэсэн заримуд нь явж байгаа. Заримуд чинь ногоон шар үстэй тийм үү? Жохон шаргалдуу үстэй ирлий сүрлүүсүүд бас явж байгаа та нарын дунд. Тэгэхээр үннийг хэлсний төлөө тийм үү? Одоо юу гэдгийг үндэс усаа ялгарлан байдлаар ялгарлан гадуурсан гэж битгий хэлээ. Монголын эмэгтэйчүүд эдийн дунд мэдээж хэрэг одоо юу гэдгийг сайн хүмүүс байгаа саар хүмүүс ч байгаа. Тэгвэл тэднийг нь авангуудаа ингээд солиороод байгаад гэж болохоо дээрэс нь та нар тийм үү 3 хүний 2 нь хууль бусаар шудраг бусаар нийгмээс халамж авдаг байсан. Ингээд маш олон гэмт хэргүүд илэрсэн. Тийм үү. Дээрэс нь Монголыг ингээд тэр өв соёлыг ухаж гарангуудаа өөрсдийнхөө тийм үү буш бунхныг энэ тентгүй өв соёл мэт харагдуулна бүр Монголын эсрэг гэмт хэрэг гэмэх тиймхүү нотлог баримт ч зөндөө байна. Ийм том асуудлууд Монгол яг өргөн утгаар нь энэ бүгдийг ингээд харах юм бол юу гэж харагдаж байгаа юм бол энэ бол зөөлөн дайн бол Монголын эсрэг нууцаар явуулж исэн гэсэн үг нийтээрээ. Тэгээ зөөлөн дайн Монголын эсрэг баг явуулж исэн иймэрхүү хүмүүс одоо юу гэдгийг зөөлөн дайн Монголын эсрэг баг ингээд нууцаар ингээд олон жил явуулж исэн гэж харагдах тийм нөхцөл бүрдэж байгаа маа. Түүхийг Монголын түүхийг гуйлж тагнуулын байгууллагад ажиллаж байгаа Казак хүмүүс Казахстан руу зовдох гэх мэт олон асуудлууд бэлгийн замын өвчтөй болонгуудаа Монгол эмэгтэйчүүдэд талтах гэх мэт иймэрхүү хүртэл цуурхлууд энд явагдсан. Иймэрхүү мэдээллүүд хүртэл зөндөө явагдсан. Тэгээд шашны нэр барьж тийм үү бас монголчуудын эсрэг үйл ажиллагаа бас явуулж байгаа. Бас магадлал бас харагдаж байна. Энэ бүх үйлдэлүүдийг харах юм бол дараад нь юу юм бэ гэхээр гадаадын хит давхрсыг шиг болох нэ. Тэгэхээр би юу шилжих гэж байгаа юм гэхээр
бид нар үндэс угсаа шашин соёлоор чинь ялварлан гадаар хууш. Та нар өөрснөө шашны нэр барьж Монгол хүмүүстэй суухыг хориглож өөрөөр хэлбэл улс төр геополитикийн политиктойгоо шашнаа өөрснөө хольж хутгаж энэ заваарсан үйлдэлүүдийг та нар өөрснөө хийж байгаа. Тэгвэл гутаа Казахстан улстай зөвхөн суун муун гэх мэт юмнуудыг зарим улсын хурлын гишүүнүүд чинь ярьсан. Тийм болохоор иймэрхүү юмнуудад хуулийн хариуцлага хүлээх хэрэгтэй гэж бодож байгаа. Энэ бол нэг үндэс улс угсаа юм бол монголчуудыг шашныхын байдлаар нь ялварлан гадуурхаад хүмүүс нь та нар өөрснөө казакуудаа. Бид нар нэгч тэр за ислам байна уу, христ байна уу, буддаа байна уу, бөөм мөрүүл байна уу, одоо сатан байна уу, баг бид нар баг ихэнхний баг ялварлан гадуурхаагүй. Гэхдээ хин ялварлан гадуурхаж байгаа юм бэ гэхээр казакуудаа та нар шашин чинь өөрөө цаас бусад шашнуудыг ялварлан гадуурхах тийм үзэл сурталтай болж эхлэх гээд байна. Яагаад юм бэ гэхээр зөвхөн исламын шашинтай хүмүүстэй гэж суун гэх мэт тийм эн чинь цаад утгаараа улс төр политик хүн амаа өсгөх гэсэн монголчуудыг эсрэг турхирсан тийм үзэл хандлагуудыг та нар өөрснөө ашиглаж эхлэв наа. Шашныг өөрснөө та нар геополитик буюу дайнд зөөлөн хүчний дайнд ашиглаж хэлж ин гэж энэ бол ашигласан байна гэж энэ харагдаж байгаа. Тийм болохоор энэ монголчуудын эсрэг шашны нэрээрч тэр ер нь бол улс төр шашин хоёр бол угаасаа шашин ихэвчлэн анхлаад юунаас үүсэлтэй юм бэ гэхээр ердөөсөө нөгөө ард иргэдээ одоо би одоо бурхнаас заяатай шүү гэж дахин шүтүүлж гэж улс төрийн чиглэлээс гарсан байдаг. Шашин бол улс төртөө салшгүй холбоотой. Та нар үүнийг ашиглаж байна гэж хардж байгаа. Тэгж л иргэд хүмүүст харагдаж байгаа. Та нар бусдын шашныг зөв үнэлж хүндлээд та нар өөрснөө хайтаахан бай гэж би хэлж байгаа. Та нар өөрснөө шашин монголчуудыг элдв янзаар гутаанд доромжлох үйлдэлийг та нар өөрснөө хийсэн. Та нар өөрсдөө гэмт хэрэг үйлдэлсэн Монголын эсрэг. Тийм болохоор би эдгээр хүмүүсийг Казак улсын хурлын гишүүдийг бүгдийг нь огцруулах хүсэлтэй байна. За тэгээд өнөөдөр 2026 8 сарын 20 энэ хүрээд бичлэг өндөрлөлийн өнөөдөр огцруул тэгээд та бүхэн шеэрлээд өгөөч. Монголын иргэдээ шеэрлээд өг та бүхэн. Эхлээд Казак энэ биднийг ялварлан гадуурхаад байгаа энэ тэгүн гутаа биднийг өөрснийг ялварлан гадуурсан гэж гүтгэх утга агуулах иймэрхүү пост оруулж байгаа. Иймэрхүү улсын хурлын гишүүдээс эхлээд салах хэрэгтэй болов уу гэж би удаа бодож байна. Гэмт хэрэг үлдээд байгаа гэж би удаа харж байна. За тийм энэ бол жинхэнэ хаягна гэдгийг би одоо ингээд бүр ингээд харуулсан ингээд ойлгомжтойгоо одоо хааж байна, далж байна ингээд харах юм бол ингээд одоо зөндөө олон хүмүүс одоо ингээд ийм хүн бичсэн байна. За тэгээд энэ нэг одоо ингээд доош нь ингээд харах юм бол бас л одоо ингээд те одоо ингээд те зөндөө олон хүмүүс одоо ингээд бичсэн байх шүү. Энэ бол одоо жинхэнэ хаягн шүү гэдгийг би одоо харуулж байгаа. Дараад нь аюул бол нэг иймэрхүү пост оруулаагүй бас гүтгэж магадгүй ер нь бол одоо бараг монголчуудын эсрэг бараг дайсагнсан үзэл сурталтай бийжээж яаж яваалахлаараа монголчуудын одоо Монголын улсын хурлд бараг орчихсон ийм их мэдэлтэй албан тушаалд очсон байт юм. Энэ бол бүр яаж бэж боломгүй арай дэндүү ирээцээргүй үйлдэлүүдээ гэж би харж байна. За тэгээд би бол хувьдаа тэгж бодож байна. За тэгээд би бол иргэн үнийхээ хуваар хэрэг дэмжижээ үл шеэрлээд өгөөч. Монголын ард иргэдээ хилмэн. За тэгээд энэ хүрээд имжлэг өндөрлөө. За